Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан ажлыг улам эрчимжүүлж, авилгын суурь шалтгааныг арилгах, эрсдлийг бууруулах зорилгоор авилгатай тэмцэх газраас хийсэн судалгааны үр дүн тулгуурлан авилгын эрсдлийг бууруулахад чиглэсэн тодорхой санал зөвлөмжийг боловсруулснаа хүргүүлсэн юм а. Нийгмийн даатгалын ерхий газрын дарга Бачаргалаас авилгатай тэмцэх газарт ирүүлсэн албан бичигт засгийн газрын 2026 оны 32 дугаар тогтоолын дагуу нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 150 тэрбум төгрөгөөр тэтгэврийн нөөц санд байршуулсан хөрөнгөөс 85 тэрбум төгрөгөөр засгийн газрын дотоод үнэт цаасыг тус худалдан авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй найдвартай их үүсвэрт хөрөнгө оруулж хүүгийн өгөөжөөр сангийн хөрөнгийг өсгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа талаар мэдээллээ. Нийгмийн даатгалын багц хууль 2023 онд их хурлаас батлагдсан. За энэ хуулийг одоо хэрэгжүүлэхэд бол бас нэлээд олон тийм хяналтын механизм бас шинээр орж ирсэн. За үүний нэг нь бол нийгмийн даатгал үндэсний зөвлөлийн дэргэд мэргэжлийн хороо гэж байгуулагдсан. За энэ хороо бол хараат бус олон нийтийн тийм хороо мэргэжлийн хүмүүс ажилдаг. За энэ мэргэжлийн хорооноос бол ямар банкнд ямар хэмжээтэй ямар хөвтэй байршуулбал зохистой талаар мэргэжлийн дүгнэлт гаргаж өгч байгаа. Мэргэжлийн орооны дүгнэлтийг үндэслээд өнгөрсөн онд системийн ач холбогдол бүхий 4 банкнд 700 тэрбум төгрөгийн хадгаламжийг жилийн 15% хөвтэй байршуулж 100 орчим тэрбум төгрөгийн хөөний орлого олсон бол түүхэн дээд орлого олсон жил боллоо. За энэ ажлын хүрээнд бид нар бас авилгатай тэмцэх газартаас тодорхой зөвлөмж ажиллаж байгаа. Яагаад гэвэл энэ ажиллагаа бол маш том дүнтэй. Ямар нэгэн авилга бол маш сонирхлоос бид нар хараат бусаар ажиллаж энэ ажлыг хийх ёстой. Тийм учраас бид нар бол авилгатай тэмцэх газартаас бид нар зөвлөлт туслах ажлын хүрээнд бид нар зөвлөгөө авч ажиллаж байгаа. Мэдээлүүдээ бас хөргүүлж ямар нэгэн алдаа эндэгдэл гарахаас үржилсэн сэргийлэх байдлаар бид нар холбогдох бүх мэдээллийг одоо авилгатай тэмцэх газарт хөргүүлж бас зөвлөмж авч ажиллаж байна.